Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны аврах шалгаруулах спортын наадам зохион байгуулагдлаа. Энэхүү спортын наадамд эх орондоо үнэт баялагийг бүтээж, олон 10 ажлын байрыг бий болгож, салбар бүрт түүжээлдэг үндэсний үйлдвэрлэгчид оролцсон өөрсдийн ур чадвар хурд хүчээр өрсөлдөж, нэг өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүллээ. Тус наадамд нийт 20 байгууллагын 300 гаруй баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны баялаг бүтээгч спортын наадам одоо 2 дахь жилдээ зохион байгуулагдж байна. За анхны спортын наадамд маань 10 гаруй багийн 200 гаруй тамирчид оролцож байсан бол энэ удаа 20 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцож байна. Залуучуудаа өнөөдөр тэмцээн уралдаанаар өрсөлдөөд хоорондоо найз нөхөд болоод салбараа бас давхар сурчлаад өөрсдөө бас хоорондоо танилцаад Монгол улсад хүнсүдэ аж ахуйн салбар, хөнгөн үйлдвэрийн салбар, аж үйлдвэрийн салбар одоо хөгжихэд одоо үнэтэй хувийн оруулж байгаа ийм олон сайхан баялаг бүтээгч залуучуудаа цуглуулад бид нар олон төрлийн арга хэмжээг ингээд идэвхтэй зохион байгуулж ирлээ. Манай энэ холбооны зохион байгуулж байгаа спортын наадмын хамгийн чухал үр дүн нь болохоор манай үйлдвэрлэгчид бизнесийн маань ингээд хоорондоо нэгдсэн спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа. Ажилд бизнес гэдэг ингээд завгүй явдаг хүмүүс нэг өдрийг өөрсдийнхөө эрүүл мэнд хамт олноороо бүрдэх ийм чухал арга хэмжээ зохион байгуулж байгаа үр дүн байгаа. Тус спортын наадам сагсан бөмбөг, ширээний теннис, дартс төрлөөр эрэгтэй эмэгтэй ангиллаар зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд талах чихэр компани баг тэргүүн байр, эмэгтэй төрөлд торгон шир бэлтгэл компани баг тэргүүн байр эзэллээ. Дартс төрлийн эрэгтэй ангиллалд Тод Амьс компани, эмэгтэй ангиллалд торгон шир бэлтгэл компани тамирчид тэргүүллээ. Ширээний теннисийн эрэгтэй ангиллалд Еден компани, эмэгтэй ангиллалд талах чихэр компани тамирчид тус тэргүүлж хурд хүч ур чадвараар амлаллаа. Мөн тус наадмын шилжиж явах цамыг талах чихэр компани хамт олон хүртсэн юм а. Баялаг бүтээгчдийн спортын наадам зохион байгуулагдсанараа бол аж үйлдвэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг идэвхжүүлэх, бас нэг өдөр эрүүл Монгол спортлог өдөр бас байлгахын тулд бид бүхэн баялаг бүтээгчдийн спортын 2 дугаар наадмаа зохион байгуулж явж байна. Маш их баяртай байна. Талах чихэр компани бас 2 дахь удаагаа бас энэхүү цомыг бас хадгалж чадсандаа бас маш их баяртай байна. Тэгээд бас энэхүү тэмцээнд бас амжилттай оролцсон баг тамирчдаа бас юуны өмнө баяр хүргэе. Дээрээс нь бас баялаг бүтээгчдийн дэмжих холбооныхоо хамт олондоо бас бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлмээр байна. Хамт өрсөлдсөн бас энэ байгууллагуудаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ жилийн хувьд бол манай талах чихэр компани бас түүхэн 40 жилийн ой болж байгаа. Тэр утгаараа бас биднээс энэ тэмцээнд бол маш өндөр зорилготой бас зорилго тавьж орж ирсэн. Тэгээ үүнийг бас биелүүлсэндээ бас бид бүхэн маш их баяртай байна. Үйлдвэрлэл үйлчлэл явуулдаг хүмүүсүүд хөдөлгөөний дутагдалд орох магадлал өндөр байдаг. Тэгэхээр энэ нэг өдөр ингээд тэмцээнд уралдаан зохион байгуулад явж байгаа байдал бол үнэхээр таалагдж байна. Тэгээд энэ тэмцээнийг бол цаашдаа улмал өргөн хүрээтэй хэллэг бүтээж байгаа компаниуд бүгд оролцдог болоосой гэж хүсэж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд баялаг бүтээгч спортын наадам зохион байгуулагдаж, нэгэн зүгт зүтгэж хөдөлмөрлөж яваа баялаг бүтээгчдийг уулзуулж, хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэг өдрийг өрнөн өнгөрүүлсэндээ таатай байгаагаа уламжилсан юм. Мөн тус спортын наадам цар хүрээгээ тэлж жил бүр зохион байгуулагдах юм а.